захимжилт шүүх эрх мэдлийн хөгжлийн талаар хэлэлцэв. Улсын дээд шүүхээс санаачлан шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нийслэл дүүргийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан 2025 оны 1-р сарын 24-ний өдөр шүүхийн захимжилт шүүх эрх мэдлийн хөгжлийн талаар хэлцлээ. Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг хэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ захимжилт бол ил тод нээлттэй шүүхийн том зорилт гэдгийг онцолж байв. Хэлцүүлэгт оролцогчид шүүхийн захимжилт байнга сайжирч боловсронгуй болж байх ёстой. Нөгөө талаас хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байх шаардлагатай. Мөн захимжилтын системийг нэвтрүүлэх туршилтыг нийслэл дүүргийн болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд зэрэг явуулах. Хамгийн гол нь мэдээллийн аюулгүй байдлыг онцгой анхаарах хэрэгтэй зэрэг асуудлыг хөндөж цаашид хэрэгжүүлбэл зохих гарц шийдлийн талаар тухайлан ярилцлаа.